Студид маань хүрэлцэн ирсэнд баярлалаа ноён Арвинд. Та үзэгчдэд маань өөрийгөө танилцуулахгүй юу? Та өмнө нь Монголд санхүүгийн салбарт ажиллаж байсан туршлагатай. Тэр үеэс зах зээл хэр өөрчлөгдсөн байна вэ? Мөн CEC Investment Bank бус санхүүгийн байгууллагатай хамтарч ажиллахаар болсон талаараа хуваалцахгүй юу? Well, I've been working with banks and financial institutions for more than 30 years. Би банк санхүүгийн байгууллагуудтай 30 гаруй жил хамтран ажиллаж байна. A whole host of countries. Энэ хугацаанд ихэвчлэн Хонконг, Сингапур, Их Британи, Америк нэгдсэн улс зэрэг улсад ажиллаж өнгөрүүлсэн. From 2011 to 2019. So I'm quite Мөн Монголд 2011-ээс 2019 оны хооронд 8 жилийн турш ажиллаж байсан. sometime back. Иймд би Монгол улсын талаар баггүй мэднэ. Which is a part of the United Projects Corporation, right? The UPC CEC Investments банк бус санхүүгийн байгууллага нь UPC Group буюу United Projects Corporation-ийн нэг хэсэг юм. projects in Mongolia, and they have a non-banking. UPC Group нь Монголд бүтээн байгуулалт хийж, амьдралын чанарыг сайжруулахад ихээхэн хувь нэмэр оруулж буй хөрөнгө оруулалт менежментийн компани юм. They are in construction, and they've done a lot to improve living standards. CEC Investments-ийн хувьд одоогоос 12 жилийн өмнө буюу 2013 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 2013, so almost 12 years ago. Тус байгууллага шилдэг хүний нөөц болоод технологийн дэвшлиг ослуулан ухаалаг хөрөнгө оруулалт хийхийг зорддог. Excellent human capital and technological advancements. So now for the last 2 years, CEC Investments Сүүлийн 2 жилд тус компани зах зээл идэвхтэй үйл ажиллагаа явуулж, олон төрлийн зээлийн үйлчилгээ гаргаж санал болгож байна. and as they do that, they are looking at how can we grow in a way that will be unique in this market. Тэд энэ зах зээлд хэрхэн өөрсдийн өрөмц байдлаар өсөж дэвжих вэ гэдгийг эргэлхийлж байгаа. Тэгээд тэд надтай холбогдсон. And I said, I would love to. I mean, an opportunity to come back to Mongolia, how can you resist that, right? Монголд дахин ирэх боломж гарсан учраас би дуртай хамтарч ажиллах саналыг хүлээж авсан. We started looking at what's happening in this market. And it was a whole host Би 3 сарын өмнө Монголд ирж зах зээлд яг юу болоод байгааг судалж эхэлсэн. So let me Судалгааны үр дүнгээсээ цохол суваалцъя. So you have a market where the GDP growth is a little uncertain. Тэгэхээр нүүрсний үн унснаас болж яг одоо бол дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт тодорхойгүй зах зээлийн нөхцөл байдалтай байна. The exports are impacted. Нүүрсний үн унах нь экспортод шууд нөлөөлдөг. We have fairly high inflation at this time. Үүнийгээ дагаад эдийн засгийн өсөлтөч тодорхойгүй болж ирдэг. Fairly high. They're about 12% at this time in order to Мөн одоогоор инфляц харьцангуй өндөр түвшинд байна. inflation. Right? So you have an inflation impact, Мөн бодлогын хүүж 12%-тай өндөр түвшинд байгаа. uncertainty of GDP growth. You also have a very large number Тэгэхээр эдийн засгийн өсөлтийн тодорхойгүй байдал, инфляцийн дарамт өндөр бодлогын хүү зэрэг нь гол сорилт болж байна. So these loans are basically dependent on the Үүнээс гадна баталгаагүй зээлүүд маш олон байна. and they're not secured by any underlying asset. Эдгээр нь ерөнхийдөө зээлдэгчийн эргэн төлөх чадварт тулгуурладагч ямар нэг хөрөнгөөр баталгаажиг байдаг. You even have some hurdle loans that are unsecured. And this Тухайлбал боловсролын зээл, цалингийн зээл, зарим нэг баталгаагүй хэрэглээний зээлүүд ч бий. and people applying for these loans constantly. So it creates a lot of Ийм олон төрлийн зээлүүд байгаа учраас хүмүүс байнга зээлд хамрагдаж, дахин зээл авах хандлага бий болсон. and this repetitive borrowing becomes very frustrating for younger people. Энэ нь залуу хүмүүст ихээхэн хүндрэл үүсгэж байна. That is on the smartphone. Яагаад гэвэл тэд гар утсаараа хурдан хялбар байдлаар зээл авах боломжийг хүсдэг. Basically is simple to get, right? So as we Эдгээр look үзэгдлүүд at болон this Монголын хүн амыг аваад үзвэл хүн ам маш залуу бөгөөд цаашид улам залуудсаар л байна. It's a very young population. It's actually getting younger as time goes on. So in this environment, Ийм нөхцөл байдалд бид CEC-г хэрхэн илүү өвчтэй, өвөрмөц байдлаар өсөх вэ гэдгийг олж мэдхэр хичээж байна. okay? So what will be the main risks that this high Дотоодод зээлийн дарамт өндөр байгаа үед хамгийн гол эрсдлүүдийг та хэрхэн харж байна вэ? based on your experience? Well, it's not so much risk as in it's the Ганцхан sheer эрсдлийн тухай ойлголт биш ээ. having one Зээлүүд loan ара араацаа цоврох нь үнэхээр хэцүү. loan
you almost feel like you're in Яг л a эцэс төгсгөлгүй зээлийн мөчлөгт гацчихсан юм шиг. because you finish off one, then you want an education loan, you head off somewhere else. Нэг зээлээ төлөөд байж байтал төд удалгүй боловсролын зээл гэх мэт өөр зээлүүд гараад It's ирнэ. just keeping track. Эсвэл цалингийн зээл. Life becomes more complex when you're Энэ бүхнийг хянах үнэхээр хүндрэлтэй. And in this environment we Энэ их зээлийг зохицуулах нь амьдралыг амаргүй болгодог. that make things a little simpler. Иймээс бид энэ нөхцөл байдлыг амарчлах арга зам бий гэж бодож байгаа. If you look at CEC, I mean CEC Investment Bank бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг харуул их сонирхолтой. Хэд хэдэн бүтээгдэхүүнээ зах зээлд гаргасан. Мөн гол чадваруудыг ахиулах зорилгоор бага хүүтэй боловсролын зээл санал болгодог. Ингэснээр сурагчдын чадварыг сайжруулж, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл өссөн сургуулаа сонгож, бага хүүтэй зээл авч, хүүхдийнхээ боловсролыг чадваржуулах боломжийг бүрдүүлнэ. Энэ бол үнэхээр чухал асуудал. Үүнээс гадна жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан зээл олгодог. Тус компани нь бизнес эрхлэгчдэд санхүүгийг хянаж, удирдахад нь тусалдаг. Ингэснээр тэд өсөн хөгжиж, зорилгодоо хүрэхэд дэмжлэг болдог. Боловсролын хажуугаар тэд зээл авах боломжийг санал болгодог. And in the process they also along with the education Энэ нь бизнесүүдэд санхүүгийн хэрэгслүүдийн талаар суралцаж, тэдгээрийг үр дүнтэй ашиглахад тусалдаг. CEC Investment аль хэдийн үүнийг хийж байгаа. and to use them for growth, right? So this is where CEC Монголд үйл ажиллагаа явуулж буй дунд хэмжээний банк бус санхүүгийн байгууллага юм. a mid-size NBFI in Mongolia today. And Монголд 500 гаруй банк бус үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг утгаараа зах зээл асар их өрсөлдөөнтэй, олон It сонголтуудтай. is a very competitive market with a very large number of offerings. Томыг зорж буй дунд хэмжээтэй байгууллагуудад дэмжлэг хэрэгтэй байдаг. Have aspirations to be bigger. They are looking for some help. And Тэгэхээр миний бодлоор шинэ бүтээгдэхүүнээр дэмжиж болно гэж харж байгаа. Та CEC Investment Bank бус санхүүгийн байгууллагатай шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх чиглэлд хамтарч ажиллаж байгаа. Удахгүй танилцуулах шинэ бүтээгдэхүүний онцлог зэргийн талаар хуваалцахгүй юу? it'll be a pleasure. So you have a demographic that shows a lot. Тэглгүй яах вэ? If I Монгол look улсын at what хүн ам зүйн happens in судалгаагаар залуу хүн ихтэй гэдгийг харж болно. wholesale terminals, the POS terminals where you go tap your card, that has exploded. Хэрвээ ковидын үеийн нөхцөл байдлыг харах юм бол картаар тооцоо хүлээн авдаг газруудын борлуулалт, бос төхөөрөмж ашиглалт Монгол даяар ирчээ авсан You байдаг. can tap a card, right? Earlier there was a lot more. Тэгэхээр одоо бол ямар ч жижиглэн худалдааны жижиг дэлгүүрч юм уу, аливаа харагдаж байгаа дэлгүүртээ та картаа уншуулад л үйлчлүүлэх боломжтой болсон шүү дээ. We have a lot of ATM machines in this place. Өмнө нь бэлэн мөнгөний хэрэглээ арай өндөр байсан. They are very accessible. Одоо бүх төлбөрөө пос төхөөрөмжийн гүйцэтгэлгээр гүйцэтгэх боломжтой болсон. Wholesale terminals, you have access to cash, and this Монголд маш их ATM машин байдаг. that you should have Хүртээмж хаасаагүй байна. and that to me is a credit. Тэгэхээр мөнгөний их үүсвэр ойрхон байдгаа гэсэн үг. There are some institutions, Карт уншигч төхөөрөмж байгаа бүх газар мөнгө ашиглах боломжтой. but we believe that if Тэгэхээр илүү энгийн санхүүгийн хэрэгсэл ашиглах боломжтой зах зээл гэсэн үг юм. spread credit card, you could Энэ бол кредит картын үйлчилгээ. doing a whole lot of Одоогоор Монголын зах зээлд кредит картын үйлчилгээ санал болгож буй зарим байгууллага бий. an opportunity to have. Гэтэ хэрвээ маш сайн загварчилсан өргөн хэрэглээний кредит карт санал болгож чадвал эдгээр баталгаагүй зээлийн ихэнхийг нь нэгтгэж чадна гэж бид харж байгаа. But if you just go to any Учир нь эргэн төлөлтөө цагт нь хийж байгаа тохиолдолд кредит картанд тэг хувийн зээлийн хүү бодогддог давуу талтай. that you Бэлэн мөнгөөр зээл авсан зээлийн хүүд төлбөр төлдөг шүү дээ. Харин картаараа зээл аваад төлбөр тооцоо хийсэн тохиолдолд эргэн төлөлтийн хугацаанд багтаад зээлээ төлсөн тохиолдолд зээлийн хүү бодогдохгүй. regular in their payments to Ингэснээр хүмүүст зээлийн хүүгийн дарамтаас багч гисэн чөлөөлөгдөх, төлбөрөө тогтмол хийх, мөн янз бүрийн баталгаагүй зээлүүдэд нэг санхүүгийн хэрэгсэлд нэгтгэх боломжийг бий болгож байна гэсэн үг. opportunity Тэгэхээр бидний хувьд үүнийг залуу салааснасаа л зээл авах боломжтой байх зах зээлийг хэлбэрчлэх бодит боломжоо гэж харсан. to a loan in the pocket. So it's all Зээлийн их үүсвэрөө яг гарын дор байх болно. that you repay Хэрэгтэй үедээ ашиглан, төлнө, дахиад зээлнэ. once. Нэг удаа өргөдөл гаргаж, олон жилийн турш ашиглах боломжтой болно. Хэлбэр энгийн болохоос гадна зээлүүдэд нэгтгэх боломжийг бий болгох юм. Бид үүнийг том боломж гэж харсан. Учир нь хүмүүсийн төлбөрийн чадварын түүхийг мэдэх боломжтой болсон учраас зээл олгох илүү хэлбэр болсон. In this
Монголд кредит оноо тооцдог агентлагууд Монголд байдаг болсон шүү дээ. to lend money to people because you know what their Хоёр газар энэ чиглэлийн үйлчилгээ үзүүлдэг болсон санагдаж байна. ability has been, Түүнчлэн тухайн зээлдэгчийн зээлийн эргэн төлөлтийн гүйцэтгэлүүдийг харах боломжтой болсон. right? And you can get access to what the Одоогийн байдлаар зах зээлд олон төрлийн санхүүгийн хэрэгслүүд бий болж замбраагүй байдалтай байгаа ч нэг хэрэгслээр хэлбарчилж болно. that are cluttering the market and one that could simplify it. So given that environment, Кредит картын зээлийн үйлчилгээ бол энэ зах зээлд яг одоо хамгийн тохиромжтой хэрэгслээ гэж бид үзэж байна. this market